Өсвөр насны хүүхдүүд маань олон цагийг гэртээ өнгөрөөж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Өсвөр насны хүүхд маань яг л том хүн шиг өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн сонирхолтой гэдгийг мэдрэхийг хүсэж байдаг. Тэгэхээр хамтдаа цагийг чанартай өнгөрөөнө гэдэг нь хамтдаа хоол хийх, хамтдаа магадгүй дасгал хөдөлгөөн хийх, хамтдаа ямар нэгэн бүтээлүүдийг хийх байж болно. Эцэг эхчүүд маань магадгүй юу хаваа олохгүй гэж мэднэ. Гэхдээ хүүхдүүдээс өөрсдөөс нь асууж болно. Чи ямар зүйлийг ээжтэйгээ хамт хийхийг хүсэж байна? Чи надад санал болгооч. Юу байж болох вэ? Чамд юу сонирхолтой байдгийг бэ? Гэх мэтээр ярилцаад ингээд сонгосон зүйлээ хийхдээ заавал ярилцаж хийж агаарай. Хүүхдэд өөрт нь ямар нэгэн сургаал айлдах болно, болохгүй гэхээсээ илүү энийг болох болов чи юу гэж бодож байна? Энийг болно гэж бодож байна уу? Энэ чамд сонирхолтой байна уу? Энэ чамд хэцүү байна уу? Эсвэл амархан байна уу? Яагаад хэцүү байна? Гэх мэтээр ярилцаарай. Өсвөр насны хүүхдэд чанартай цаг гаргахдаа дасгал хөдөлгөөнийг заавал оруулаарай. Яагаад дасгал хөдөлгөөн чухал вэ гэхээр дасгал хөдөлгөөн байснаар хүүхдийн мөн таны биед окситоцин, мөн адреналин гэх мэт дааврууд ялгарч байдаг. Хэрвээ бидэнд хөдөлгөөн дутагдах юм бол сэтгэл гутралд орох, стрессийн гормонууд, кортизол, норадреналин гэх мэт дааврууд ялгарч байдаг. Ингээд хүүхэд илүү гутран, магадгүй сөрөг сэтгэл хөдлөлтөй болдог. Тиймээс эцэг эхчүүд маань дасгал хөдөлгөөн хийснээр хүүхэд маань сэтгэл зүйн илүү тогтвортой байдал, илүү тайван байдлыг олж авахт нь тусалж байдаг гэдгийг анхаараарай.